Тэгэхээр бид бүхний хамгийн сайн мэддэг Монголын түүхтэй салшгүй холбоотой барон Унгерн гэдэг хүн төрлөختний түүхэнд галзуу барон, цус ярахчин, сэтгцийн өвчтэй алуурчин гэх мэтээр дандаа тэгж муу муухайгаар бол тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэтэл энэ барон Унгерн гэдэг энэ хүн маань монголчууд бид бүхний түүхэнд бол хэний ч хийж зүрхлээгүйг хийж чадсан, Монголын тусгаар тогтнолыг хамгийн эгзэгтэй цаг мөчид аварч чадсан дархан хошоо чин ван догшин сахиус болж мөнхрөн үлдсэн байдаг. 1921 оны өвөл Монгол улсын хувь заяа дээсэн дөрөн дээр динжигнэж нийслэл хүрээ хятадын 10,000 орчим гамин цэргийн хатуу хяналттанд ороод байв. Яг энэ эгзэгтэй бараг найдвар бүрэн тасарч байсан тэр цагт барон Унгерн ердөө 1500 гаруй үлсэж ядарсан цэргээ дагуулan нийслэл хүрээнд байсан гамин цэргүүдийг цасан шуурга мэт арчаад өнгөрсөн түүхтэй. Тэрээр уран нарийн тактик сэтгэл зүйн галзуу гэмээр дайралтыг хослуулан 10,000 цэрэгтэй гамингийн гарнизоныг бут цохиж богд хааныг аварч Монголын тусгаар тогтнолыг дахин тунхагласан нэгэн гэдэг нь маргаангүй түүхэн гавья. Үүнээс гадна коммунизмын улаан давалгаа дэлхийн нийтийг нөмөрч байхад барон Унгерн коммунизмын эсрэг сүрэн зогссон хаант засгийн хамгийн үнэнч магадгүй хамгийн сүүлчийн жанжин байв. Унгерн Оросын нутагт коммунистуудын эсрэг үзэлтэй Орос, Казак болон Төв Азийн нүүдэлчин үндэстнүүдийг нэгтгэж Франкенштайны айрам хэмээх айрмыг байгуулж хэний ч санаанд оромгүй цэргийн сууд тактикуудыг боловсруулан өөрөөсөө хэд дахин давуу хүчтэй дайснуудыг бут цохиж чаддаг юр бусын гарамга жанжин байв. Мөн түүний мөрөөдөл асар том байлаа. Тэрээр Евразийн асар том нүүдэлчдийн эзэнт гүрнийг байгуулж ёс суртахууны ядсралд орсон барууны ертөнцийг дорны хатуу сахилга батаар аварч дэлхийн дэг журмыг дахин тогтоохыг мөрөөдөж байв. Тэрээр зорилгодоо хүрэхийн тулд замд таарсан еврей болон болшевикууд игэл жирийн иргэдийг ч ялхалгүйгээр бүгдийг нь амьдаар нь шатаах, мориор чирж алах тушаалыг нүд цавчлахгүй өгдөг догшин нэгэн байв. Хууль зөрчсөн л бол өөрийнхөө албатуудыг хүртэл чононд хаяж өгдөг байсан түүний яргаллаас дайснууд нь байтугай хамгийн ойрын итгэлт хүмүүс нь хүртэл үхтлэн айдаг байв. Дэлхийг аврах мөрөөдлөө биелүүлэхийн тулд дэлхийг эхлээд цусанд живүүлэхийг хүссэн энэ хүн галзуу солиотой өвчтөн байсан уу? Эсвэл өөрийнхөө итгэл үнэмшлийн төлөө бүхнийг золиослсон хаант Оросын хамгийн сүүлчийн үнэнч жанжин байв уу? Гавья ба гай, сууд тактик ба харанхуй галзуурал хэрхэн нэг хүний тархинд хослон оршиж байсныг илтгэх галзуу барооны нууцлаг бөгөөд цуст түүхийг хамтдаа сөхөцгөөе. За түүнчлэн та бүхэндээ одоо нэг мэдээлэл дуулгахад бол 1805 онд Чехийн алдарт Рашан совиллын Карловы Вари хэмээх тосгонд энэ хотын эмзүүч Йозеф Витус Бехер гэдэг хүн Английн эрдэмтэн Кристиан Фробрик гэдэг хүнтэй хамтраад хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж эрүүлжүүлэх зорилготой, хоолны шингэцийг сайжруулах зорилготой, эрүүл мэндийн зориулалтаар Бехеровка хэмээх фекёрыг бол анх гарган авсан байдаг. За хожим энэ фекёр нь бүгд наримдах Чех улсын үндэсний бахархал болж дэлхийд алдартай урамлын гаралтай фекёр болж чадсан түүхтэй. Юуны өмнө барон Унгерн гэдэг энэ хүний судсаар бол олон зуун жилийн турш дайн тулаанаар амьсгалж ирсэн загалмайтуудын цус бол урсдаг. За энэ хүн бол 1885 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Австрийн Грац гэдэг хотод бол мэндэлсэн. За барон Унгерн бол одоогийн Эстон, Латв орчимд нутаглаж байсан эртний Германы язгууртан болох фон Унгерн Штернберг хэмээх ийм одоо угсаа залхамж бүхий ийм гэр бүлээс гаралтай. За түүний өвөг дээдэс бол 12 дугаар зуунаас эхлэн Тевтоны рицрүүд байсан бөгөөд загалмайтны аян дайнд бол тэд нэр удаа дараа оролцож цус тулаануудаараа тэгж маш ихээр алдаршсан олон үеийн дайчин удам бүхий ийм цусны үргэлжлэл ийм хүн байсан. Барон Унгерн бусад хүмүүст өөрийн биеэр манай гэр бүл 72 үеийн турш дайн тулаанд ам үргэж ирсэн хэмээн бахархан ярьдаг байв. Энэхүү цус дугсаан түүний тархинд би бол энгийн хүн биш, дайдахын тулд төрсэн язгууртан хэмээх ойлголтыг бүр бага наснаас нь гүнзгий суулгаж өгсөн юм. Гэхдээ дан ганц дайчин угсаа гарвалаас ялгаатай нь түүний сэтгцэд төрөлхийн маш харанхуй өөрчлөлтүүд давхар оршиж байв. Хүүхэд байхаасаа тэрээр садист буюу бусдыг тамлаж таашаал авах хандлагатай нэгэн байв. Амьтдыг зэрэмдэглэж, үе тэнгийнхнийгээ шалтгаангүй зодож, үргэлж төрөмгийн зан гаргадаг байсны улмаас тэрээр хэд хэдэн сургуулиудаас хөөгдөж байсан гэдэг.
Сэтгэл судлаачдын өнцгөөс харвал энэ бүхэн psychopath хүний бага насны хамгийн сонгодог шинж тэмдэг хэмээн үздэг. Түүний дотор хэвийн хүмүүст байдаг өрөвдөх сэтгэл, айдас зэрэг мэдрэмжүүд анхнаасаа хөгжөөгүй байв. Дэлхийн 1-р дайн бол түүний хувьд там биш, харин жинхэнэ жаргалын орн нь болсон юм. Оросын армийн Казак цэргийн хороонд албахаж байхдаа тэрээр галзуу мэд зөрөгтэй үхлээс огтхон ч айдаггүй нэгэн гэдгээр алдаршиж хэд хэдэн одон медалаар Ингрэнд цоолсон юм. Дэлхийн дайнд тулалдаж байхдаа тэрээр нийтдээ 5 удаа шархтаж, үхэлдээ удаадараа нүүр тулгарсан ч энэ нь түүнийг няцаахын оронд харин ч дотоод мангасыг нь бүрэн сэрээсэн байдаг. Дайны утаа, цус, үхэл түүний хувьд амьд байгаагаа мэдрэх цорын ганц хүчил төрөгч нь болон хувирсан юм. Дэлхийн 1-р дайн нь сая хүнийг сэтгэл зүйн хувьд бүрэн эвдэж устгасан бол баруун Унгерны хувьд дайн түүнийг жинхэнэ хэн болохыг нь олж нээсэн гэж хэлж болно. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд бол шашны нэрийг барьж хийсэн тийм харигслууд маш олон байдаг боловч яг баруун Унгерн шиг тийм гажиж гэхүү ер нь бол дотоод мөн чанартай хоёрдмол бүр солиотч гэмээр тийм тохиолдолд бол маш цөөхөн байдаг. За баруун Унгер нь бол угаасаа христийн шашинтай барууны язгууртан хүн байсан хэрнээ дорны эд шид болон төвдийн нууцлаг таринууд буддийн шашны догшин сахиусуудын номлолт бол маш гүн гүнзгий автаж итгэл үнэмшлэн тэр чигтээ буддийн шашин руу хазаасан ийм хүн байсан. Түүний амьдралын хамгийн аимшигтай парадокс нь тэрээр өөрийгөө энгийн нэгэн хүн биш харин буддын шашны дайны бурхан буюу гомб гүр хэмээх догшин сахиусын хойд дүр цаашлаад Чингис хааны сүнсийг тээгч гэж чин сэтгэлээс бүр эд эсийн төвшөнд итгэдэг нэгэн байв. Тэрээр үзмэрч зурхаачдын зөвлөгөөгүйгээр томоохон алхам хийдэггүй байсан бөгөөд тулаанд орохдоо Сахиус зүүж өөрийгөө бурхны хамгаалтанд байгаа хэмээн итгэж ямар ч айдасгүйгээр сумны өөдөөс мориор давхдаг байв. Түүний энэхүү галзуурлал нь мухар сүсэгт автсан цэргүүд болон нутгийн нүүдэлчдийн нүдэнд түүнийг жинхэнэ утгаараа дайны бурхан мэтээр харагдуулдаг байв. Гэхдээ амьтны амь таслахыг цээрэлдэг буддын шашинтан хүн яаж хэдэн мянган хүнийг хүүс тэмтэрч чадав хэмээх асуулт баруун Унгерны сэдвтэ давхар огтлцдог. Чухам яг энэ л асуултаас түүний сэтгэл зүйн хамгийн аимшигтай, хамгийн харанхуй гаргалгаа гарч ирдэг. Унгер нь үүлийн үр буюу карманы хуулийг өөрийнхөө яргалд зориулсан бүрэн гажуудууд ч тайлбарласан байдаг. Түүнийхээр бол болшевикууд болон хувьсгалчид нь хүн төрөлхтнийг сүрүүлэх бузар муугийн тусгал бөгөөд тэд амьд явах тусам илүү их нүгэл үлдэж үүлийн үрээ хөндрүүлнэ. Иймээс тэднийг хороох нь нүгэл биш харин тэдний бузар сүнсийг махан биеэс нь салгаж дахин илүү муу зүйл хийхээс нь аварч буй үүлийн үрийн цэвэрлэгээ гэж үздэг байв. Тэрээр дайснуудаа алж байгаадаа хизээч гимшдэггүй байсан. Учир нь тэр өөрийгөө алуурчин биш харин бусдын сүнсийг аврагч гэдэгт итгэдэг байв. Энэхүү шашны туулширлан түүнд маш хүчрхэг сэтгэл зүйн бамбаа болж өгсөн гэж хэлж болно. Бурхны нэрийн өмнөөс үлдэгдсэн харигслалт ямар ч хэл хязгаар байдаггүй тэрээр өөрийн цус төмөрөөрөө баталсан нэгэн юм. За түүнчлэн баруун Унгерн гэдэг хүн бол хүн төрөлхтний түүхэнд Азийн морин дивиз хэмээх маш хүчрхэг том дивизийг бол удирдсанараа бол түүхэнд маш тодор бичигдсэн байдаг. За түүний яагаад энэ дивизийг байгуулах болсон шалтгаан нь үндсэндээ бол 1917 онд болсон Оросын Октябрийн хувьсгалтай бол шууд холбоотой. За Оросын хаант засаг нуран унаж болшевикууд эрх мэдлийг гартаа авах үеэр баруун Унгерны хувьд ёстой л нөгөө ертөнцийн төгсгөл ирсэн мэтэр бол ингэж санагдсан гэдэг. За учир нь гэвэл баруун Унгерн хаант засаг гэдэг энэ засаглал бол бурхнаас заягдсан хамгийн ариун дэг журам хэмээн чин сэтгэлээсээ итгэдэг ийм хүн байсан байгаа юм а. Ажилчин тариачид төр засгийнхын эсрэг боссон явдал нь түүний нүдээр бол дорд боолууд эздийнхэн эсрэг тэрсэлж байгаа хэрэг гэж шууд ойлгогдов. Коммунизмын үндсэн философи болох хүнийг тэгш хэрэгтэй гэж тунхагласан явдал нь Унгерны үзэл санааг бүрэн нурааж дотор нь орших уур хилэнг дээдсэгт нь хүргэв. Ийхүү Оросын хувьсгал гарсны дараагаар тэрээр өөрийн сайн найз Казакийн атмаа Григорий Семеновын хамтаар Алс дорнод дох дааврын өртөөнд очиж цагаантны айрамд болшевикуудын эсрэг цус тулаануудыг хийж эхлэв. Гэвч цагаантны айрмын удирдагчид удаадараа ялагдаж Оросын ард түмэн улаантнуудад уулсан нэгдэж байгааг хараад Унгер нь маш том сэтгэл зүйн эргэлт хийжээ.
Түүнийхээр бол барууны ертөнц болон Орос үндэстэн аль хэдийн хувьсгал, ардчлал, коммунизм гэх мэтээр бузар өвчнүүдэд нэрвэгдэж аврах аргахгүйгээр ядсарсан мэтээр санагдаж эхлэв. Тиймээс хаант засгийг сэргээх ариун үдсэд хувьсгалын өвчин халдварлагдаагүй, барууны соёлд бохирдоогүй цэвэр цусны ариун дайчид хэрэгтэй гэж тэрээр үзсэн юм. Энэхүү авралыг барон Унгер нь дорн зүгээс тодруулбал байгалийн хатуу ширүү нөхцөлд амьдардаг, дээд удирдагчдаа сохроороо үнэнчээр дагдаг Азийн нүүдэлчдээс олж харсан юм. Ингээд 1919 онд тэрээр Семеновоос салж бие даасан Азийн морин дивизийг аль биесээр байгуулав. Энэхүү арми нь яг л эвлүүлж ойсон Франкенштайн шиг харагдаж байв. Учир нь түүний армийн игнэнд улаантнуудад гэр бүлээрээ хядуулан очих газаргүй болсон Оросын цагаантнууд, догшин ширүүн казакууд, мөн бурайдууд, эрэлхэг монголчууд, түүнчлэн 13 дугаар Далай ламын тусгаалan илгээсэн төвдийн таринд мэрэгсэн лам хуваргууд, тэр байтугай самурайн удамтай Японы хөлсний цэргүүд хүртэл мөр зэрэгцэн тулалдаж байлаа. Ийм олон янзын хэл соёл шашин шүтлэгтэй өөр өөрийн гэсэн зоригтой хүмүүсийг эх оронч үзэл эсвэл мөнгө хоёрын аль нь ч нэгтгэх боломжгүй. Иймээс тэдгээр хүмүүсийг өөр хооронд нь алалцуулалгүй, ив найртай байлгах цор ганц хүч нь барон Унгернээс айх айдас болж хувирсан юм. Унгерн цэргүүдээ дүрмээр биш, харин дундад зууны арга барилаар армиа удирддаг байв. Түүний тогтоосон сахилга бат нь цэвэр яргалал дээр тогтдог байсан. Арх уусан, хулгай хийсэн, эсвэл зүгээр л барооны нүдэнд буруу харагдсан хэнийгч болов өвлийн хүйтэнд голын мөсөн дээр нүцгэн суулгаж хөлдөөх, ухаан автт нь хулсаар жанчих, эсвэл морины сүлнээс уйж үхтэн чирэг тушаал өгдөг байж тэрээр өөрийн албатуудыг хүртэл хээр аваачиж өлсгөлн чон болон зэрлэг ногтод амьдаар нь хайж өгдөг байсан тул хүмүүс түүний армийг чоннуудын айрам хэмээн нэрлэх болсон юм. Сэтгэл зүйн үүднээс харах юм бол энэ нь маш харгас боловч үнэхээр гайхалтай үр дүнтэй таагдаг байв. Цэргүүдийн хувьд бароноос айх айдас нь дайсны сумнаас айх айдасаас үргэлж хэд дахин илүү байв. Иймээс тэд хэрв ухар бол дайсныхан суманд оногдон үхэхээс ч илүүгээр аимшигтай үхэл хүлээж байгааг мэддэг байсан тул тэд дайсныхан өөдөөс яг л үхлээс айдаггүй чөтгөрүүд мэтэр улангасан дайрдаг байж яг ийм айдасаас айдаггүй ямар ч өршөөлгүй цэргүүдэл өөрсдөөсөө бараг 10 дахин олон хүнтэй гамингийн хүчрхэг гарнизоныг бут цогох гол хүч нь болж хувирсан юм. Тэгэхээр контентынхын дундуур та бүхэндээ товчхон зарц сурталчилгааны маягтай зүйл хэлэхэд миний орчуулсан манай суугийн зүгээс нэрхлэн гаргасан Адольф Гитлерийн миний тэмцэл ном маань бас худалдаалагдсаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За энэхүү номыг бол 1924 онд Адольф Гитлер бол төрийн эрх мэдэлд гараагүй байх үедээ шоронд хоригдож байхдаа бичсэн ийм ном. За энэ номон дээр бол яагаад ерөнхийдөө Адольф Гитлер дэлхийн 2 дугаар дайныг хийх ёстой болсон, яагаад орсуудыг, коммунистуудыг үзэн яддаг байсан, мөн яагаад еврейчүүдийг үзэн яддаг байсан гэх мэтэр маш олон мэдээллүүдийг та бүхэн авах боломжтой. Хэрвээ та улс төр сонирхдаг бол, түүх сонирхдаг бол, нийгмийн шинжлэх ухааныг сонирхдаг бол энэ ном бол зайлшгүй таны бас ширээн дээр байх ёстой ном юм шүү гэж ингэж хэлмээр байна. Тэгээд авахыг нь аваад хаях бол хэрэгтэй. За ингээд энэ ном маань бас гадуур худалдаалагдахгүй байгаа. Хэрвээ та авахыг хүсвэл 60 мянган төгрөгөөр зарагдаж байгаа 9924 7042 гэдэг дугаараар бол хөргүүлээд захиалаад авах боломжтой юм шүү. За тэгэхээр гол сэдвээ үргэлжлүүлээд ярихад бол 1920 оны өвөл гэхэд Монголын нийслэл хүрээ бол гамингийн 100000 гаруй орчин үеийн зэвсгээр бүрэн зэвсэглэгдсэн тийм олон цэргийн тийм хатгатуу хяналтанд бол ороод байсан ийм цаг үе. За энэ үед гэтэл хойд зүгээс гинэтхэн барон Унгернууд өөрийнх нь хүчирхэг цэргүүдийг дагуулад нийслэл хүрээнд бол тулж ирсэн. За нийслэл хүрээг чөлөөлөхөөр ирсэн барон Унгерны айран бол тухайн үедээ дөнгөж 1500 орчим тэгж хойд зүг тулаан хийсээр агаад ядарч туйлдсан бас хагас өдсөглөн байдалтай сум зэвсгнүүд нэлээд хоригдсон иймэрхүү цэргүүд нэлээд тэм хүч муутай айран бол орж ирсэн. За цэргийн шинжлэх ухааны үүднээс хэрвээ харах юм бол өөрсдөөсөө 6-аас 7 дахин илүү хүн хүчтэй дээрэс нь нэмээд бэхлэлтэнд байрлаж байсан тэр 100000 гаруй гамингийн цэргүүдийг бол гаднаас довтлож дийлэх ямар ч боломж бол байгаагүй. Энэ бол цэвэр амиа хорлолт
бодж хувирах байсан. За гэхдээ бараа Унгар нь бол довтлохоог хийсэн. За довтлохдоо тэрээр гамин цэргүүдийг бол бүгдийг нь ялаж нийслэл хүрээг бол тэднээс чөлөөлж Богд хааныг судлаж чадсан байдаг. Дайралт эхлэхээс өмнө тэрээр нэг ч сум үрэлхгүйгээр дайсны сэтгэл зүг бүрэн нураах ажиллагааг эхлүүлсэн юм. Тэрээр шүн бүр Богд уулын ингэрт олон мянган түүдэг гал асаах тушаалыг өөрийн цэргүүдэд өгчээ. Яг л Чингис хааны стратегийг дуурайсан гэсэн үг. Ингээд харанхуй шөнө Богд уулыг бүрхсэн олон мянган галыг харсан Хятад цэргүүд олон 10 мянган хүнтэй хэмжээлшгүй том айрам өөрсдрөө дайрах гэж байна хэмээн тэдний зүрх нь үхэж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцүүлэн Унгар нь ламнар болон тагнуулуудаараа дамжуулан сум нэвтэрдэггүй Сахиустай морь унсан өгдөггүй чөтгөрүүд ирж байна хэмээхэд сурахыг нийслэл хүрээ даяар тарааж гамингуудын дунд жинхэнэ паник үүсгэж чадав. Хүрээг эзлэхийн өмнөхөн Унгар нь цэргийн түүхэнд бараг урд өмнө гарч байгаагүй галзуу гэмээр нэгэн үйлдэл хийсэн юм. Тэрээр улаан шар өнгийн торгон дээл өмсөж мөрдсөн зүгээд ямар ч бие хамгаалагчгүйгээр гав ганцаар өдрийн цагаар хүрээ рүү мориор давхин орж ирсэн гэдэг. Тэрээр Хятадын хатуу хамгаалалттай цэргийн шоронгийн үүдэнд очиж морио тайван гихч нь уцлаад зогсохгүй харуул зогсож байгаад унтсан Хятад цэргийг мориныхын ташуураар ороолхон сэрээгээд харуулт гарч байхдаа унтдаг яасан арчаагүй навшоо хэмээн загнажхаад буцаад явсан гэх ийм үлгэр домог мэт яриа байдаг. Ямар ч тач энэ мэтээр дайсны дотоод итгэл үнэмшил цэргүүдийн морол нь унсан энэ үед буюу 1921 оны 2 дугаар сарын эхээр Унгарны Азийн морин дивиз хүрээний зүгт ширүүн шуурга мэт дайралтыг эхлүүлжээ. Хэдийгээр Хятадын айрам тооны хувьд хамаагүй илүү байсан ч сэтгэл зүйн хувьд аль хэдийнэ бүрэн бууж өгсөн байсан тул маш богино хугацаанд эмх самбраагүй байдалд орж Зевсгээ хаян хотыг орхин зүхтаж эхлэв. Ингээд ердөө 1500 орчим цэрэг 10,000 гаруй хүнтэй гарнизоныг бут согсон энэхүү тулаан нь зөвхөн Зевсгийн хүчээр биш хүний тархинд айдас суулгах тактик ямар агуу хүчтэйг харуулсан. Түүхэн дэх хамгийн гайхалтай атлаа хамгийн харгас ялалтуудын нэг болж бүртгэгдэн үлдсэн юм. Гэхдээ бараа Унгар нийслэл хүрээ рүү шууд дайрахаасаа өмнө гамин цэргүүдийн сэтгэл зүйг бол бүхэлд нь устгах маш чухал нэг нүүдлийг бол хийсэн байдаг. За тэрээр Хятадын цэргийн хатуу хамгаалалтанд хоригдож байсан Монголын шашин төрийн тэргүүн Богд хааныг бол одоо хулгайлан аврах тусгай ажиллагааг бол эхлүүлсэн. За энэ нь бол одоо маш чухал ажиллагаа байсан. Тэрээр энэ чухал ажиллагааг бол өөрийн хамгийн ихтгэл түгсээс огтхон ч айдаггүй төвд болон бурайд цэргүүдэд даатгаж маш амжилттайгаар гүйцэтгэж чадсан байдаг. Тэдгээр цэргүүд шөнийн харанхуйг ашиглан Богд хааны ордон руу сэмхэн нэвтэрч Хятад харуулуудыг чимээгүйхэн устгаад Богд хаан болон түүний хатныг амжилттай оргуулан Богд уулын ингэрт их Мандширийн хід рүү авч гарсан юм. Хамгийн чухал олдсны хүнээ автсан гамингуудын сэтгэл зүй энэ явдлаас болоод бүрэн сүрж харин монголчуудын хувьд бараан бол тэднийг аврахаар Тэнгэрээс эвхэгдсэн амьд бурхан хэмээх итгэл үнэмшил газар авч эхэлжээ. Улмаар 1921 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Богд хааныг хаан ширээнд нь дахин залж Монголын тусгаар тогтносыг сэргээн мандуулав. Богд хаан бараа Унгарны энэхүү түүхэн гавьяаг нь үнэлж түүнд Монголын төрийн дээд хэрэгэн болох Дархан хошоо Чингван цолыг олгов. Бараа Унгар нь нийслэл хүрээнд эрх дарахтай болсныхын дараагаар нийслэлийг Болшевизмын халдвар болон хувьсгалын бузар муугаас бүрэн цэвэрлэх хатуу тушаалыг буулгав. Түүний хамгийн ихний бөгөөд хамгийн харгас байна нийслэл хүрээнд амьдарч байсан еврейчүүд байв. Унгарны еврей үндэстнийг үзэн ядах үзэл нь сэтгцийн өвчний төвшөнд хүрсэн байсан бөгөөд тэрээр еврей хүн бүрийг тэр байтугай эмэгтэйчүүд үлгийтэй хүүхдүүдийг хүртэл ямар ч өршөөлгүйгээр хүүс тэмтрэх ажиллагааг эхлүүлжээ. Үүний дараа тэрээр улаантнуудыг дэмжигчд, хуучин Хятадын талд ажиллаж байсан хүмүүс, эсвэл зүгээр л барооны цэргүүдэд сэжигттэй санагдсан хүмүүсийг шууд цаасалж эхлэв. Энэхүү цус яргалыг Унгар нь өөрийн биеэр бус, харин түүний баруун гар болох хурандаа Леонид Сипайлов хэмээх сэтгцийн нэлээд өөрчлөлттэй хүнээр удирдуулан гүйцэтгүүлсэн юм. Сипайлов хүмүүсийг зүгээр буудаж алахыг хүсдэггүй. Харин төмөр утсаар хоолойг нь боомлох, зодож тамлах замаар амь тавьж бууг нь харж таашаал авах дуртай нэгэн байв. Тэрээр хүрээний гудамжинд цаацлагдсан хүмүүсийн цогцсыг туул гол руу хаяж, эсвэл хээр аваач нохоод хаяж өгдөг байж
Тухайн үед хүрээний гудамжаар үхтэл хүүрүүд дүүрч, шүн бүр буун дуу хүмүүсийн тарчлан хашгирах чимээ тасардаггүй байсан хэмээн зарим түүхэн их сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Гэхдээ бараан Унгер нь дан ганц Монголын нутгийг өөрийнх нь бүрэн хяналтанд орууллаа гэдээ бол түүний сэтгэл санаа бол хязгаарч ханаж амраагүй. За бараан Унгерны гол зорилго нь бол одоо зөвлөлт Орос орныг устгаж хаант засгийг Оросд бол дахин сэргээ мандуулах явдалд бол оршиж байсан. За гэтэл энэ үеэр Оросд бол одоо болшевикууд эдийн засгийн шинэ одоо бодлого явуулж хувийн өмчүүдийг бол маш ихээр хурааж эхэлсэн учраас Орос даяар одоо хувийн өмчтөнгүүд за мөн одоо жижиг болон дунд газрын эздүүд бол нэгдээд тариачдын босдохыг бол эхлүүлж яг ийм цаг үедээ бол давхцсан. За иймээс одоо бараан Унгер нь Оросд өрнөж байсан тэрхүү тариачдын босдохыг ашиглаж за мөн одоо Монголын хойд хилийг давхар большевизмын аюулаас хамгаалах зорилгоор өөрийнх нь их цэргийг дагуулад Монголын хойд хилийн зүгт бол одсон байдаг. Гэвч тэд нэр хэтэрхий цөөн хүнтэй байсан тул улаан армийн болон Сүхбаатар жанжны удирдсан ардын цэрэгтэй тулгаран бүр мөсөн ялагдаж цэргүүдийн хоол хүнс сум хангамж нь дуусаж эхэлсэн тул түүний цэргүүдийн дунд бослог гарч эхлэв. Бараан Унгерны өөрийнх нь цэрэг офицерууд Унгернийг буудан хороох оролдлого хийсэн боловч тэрээр азар амьд мэд зугтаж өөрийг нь дагалтан явж байсан сундуу гүний Монгол цэргийн хороо руу зугтан зайдж амжсан юм. Гэвч бишрэлтгүн сундуу гинэтхэн бараан Унгернийг баривчилж түүнийг улаан Орос цэргийн даргад хүлээлгэн өгсөн гэдэг. Саяхан л улаантны эсрэг хамт тулалдаж явсан Богд хаант төрийн Монгол цэргүүд ийм амархан улаантны талд урвсанд бараан Унгер нь итгэж чадахгүй байсан гэдэг. Улаан Орос цэргийн дарга нар өөрийн талд орсон сундуу гүнийг хоёр Монгол цэргийнх нь хамтаар энэхүү урвсан гавьяаныхын төлөө амьд үлдээж Монголын нутаг руу буцахыг нь зөвшөөрөв. Харин баруун жанжныг улаан Орос цэргүүд Оросын нутагт аваачин цаазлан төгссөн юм. 1921 оны 8 дугаар сарын 26-ны өглөө бараан Унгернийг яаралтай түргэн цаацлах үүрэг даалгаврыг Ленин биечлэн өгсөн гэдэг. 1921 оны 9 дугаар сарын 15-ны өдөр бараан Унгер нь фон Штернбергийг нээлттэй шүүх хурлаар шүүж Азийн их Монгол гүрэн байгуулах төлөвлөгөөтэйгээр Японы талд ажилласан. Оросын хаант засгийг сэргээх зорилгоор зөвлөлт засгийн эсрэг тэмцсэн. Алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн хэрэгээр цаазаар авах ял оноож ялыг шуурхай гүйцэтгэв. Түүнийг улаан Оросууд цаазаар авсныг сонссон Богд гэгээ Монголын бүх буддын сүм хийдүүдэд ном хуруулсан гэдэг. Мөн сонирхуулан хэлэхэд бараан Унгер нь Монголд байхдаа Дэлгэв хотогт жамсранж автаа уулзахад Дэлгэв хотогт Унгерны амьд явах хоногийнх нь тоог давны ясаар мэрэгдэж хэлсэн байдаг бөгөөд энэ нь нас барсан өдөртөө яг тав таарч байсан гэх яриа бий. Түүнчлэн 1998 онд Оросын улбооны улсын Новосибирск мужийн шүүх бараан Унгерны хэргийг дахин хэлэлцсэн боловч 9 дугаар сарын 25-нд болсон шүүх хуралдаанаар бараан Унгер нь фон Штернбергийг цагаатгахаас татгалсан шийдвэр гаргасан юм. Ийхүү бараан Унгер нь өнөөдрийг хүртэл гэмт хэрэгтэн нэртэйгээр албан ёсоор түүхийн хуудсанд бичигдсэн хэвээр байгаа. Тэгэхээр бараан Унгер гэдэг энэ хүний амьдралыг тэмцэл замналыг нь хэрвээ ингэж нэлээд дэлгэрүүлж одоо ярих юм бол маш их ярих зүйл бол байна. За үнэхээр бас энэ хүний талаар одоо ном бичих юм бол одоо маш зузаан 200-аас 300 утастай ном бол хангалттай болох юм шиг одоо тиймэрхүү л ер нь бол одоо мэдээлэлүүд бол байна. За ингээ өнөөдөр би энэ хүний амьдралын тэмцэл замнал түүхийн талаар бүр маш товч байдлаар буюу ердөө л одоо нөгөө мөсөн уулын орой хэсэг төдийхнийг л бол та бүхэндээ бол одоо ярьж танилцуулж дуусгалаа. Та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна. За ингээд өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.